TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Нас дээр гарсан нэгэн эрэгтэй хүүгиндээ амьдрах болжээ. Тэгээд хөгшний гар садгалаж чичирдэг болсон төдийгүй нүдний хараанч аль хэдийнэ моджээ. Гар нь садгалаад хараа нь муудсан болохоор хоол ундаач идэж уухад хэцүү байдаг байлаа. Байнга л халбагдсан хоолоо хасгаж цутхан халбаа шалан дээр өнхрүүлж ширээний бүтээлэг дээрээ сүү хасгана. Хүүбэр хоёр нь аавынхаа энэ замбраагүй байдалд игдүүцэж эхлэв. Бид аавынхаа талаар ямар нэгэн зүйл хийх ёстой гэж хүү хэлв. Харин эхнэр нь би түүний асгасан сүү, чимээ шуугантай хоололт, шалан дээрх хоолыг хангалттай цэвэрлэж байна гэж гомдлоо. Тэгээд эхнэр нөхөр хоёр өрөөнийхөө буланд жижигхэн хоолны ширээ тавьж өгчээ. Тэд гэр бүлээрээ хоолны ширээ тойрон сууж байхад өвгөн төө тэнд буланд ганцаараа суун хооллох болжээ. Сайн байцгаана уу? Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань эхэлж байна. Би Жимсээ байна. Гэрлээ саяны ярьсан түүх яасан сэтгэл өвдмөр өрөвдөлтөй түүх вэ тий? Харин тийм. Гэхдээ төгсгөл нь их гоё. За ашгуудээ сонсогчтойгоо хамт байгаадаа би баяртай байна. Та нар маань тухлан суугаад бидэнтэй хамт түүхээ үргэлжлүүлэн сонсоорой. Тэгээд бидэнд санаа оноогоо бас хуваалцаасаа гэж хүсэж байна. Гэрийнхэн чинь тойрч суугаад хоолоо идэнгээ сонь сайхнаа хуваалцан ярьцгааж байх үед та өөрийгөө өрөөний мухарт жижиг ширээн дээр ганцаархнаа суугаад хоол идэж байна гэж төсөөлөд боддоо. Тэр өвөөг үнэхээр өрөвдсөн би тийм байгаа зү. Гэрлээ түүхээ өргөлжлүүлээд бас яриад өгөөч бидэнд. За тэгээ те. Тэгэд өвөө нь 2-3 аяг хагаснаас хойш өвөөгийн аягыг мудаан аяг болгож солижээ. Гэрийнхэн өвөөрөө хаяа яаж сууж байгааг нь харна. Нэг удаа өвөөгийн нүд нулимстай байлаа. Гэсэн ч хүү бэр хоёр хоолоо асгаад байна. Халбаа унгацглаа гэж ширүүн дөрөн хашгирхаас биш өвгнийг тоосонгүй. 4 настай хүн энэ байдлыг чимээгүйхэн харж ягаад нэг орой хоолныхоо өмнө хүү шалан дээр модон тоглоомуудаараа тоглож байхыг харсан. Аав нь хөөрдөн миний хүү юу хийж байгаа юм бэ гэж асууж байна. Хүү аав руугаа нүүр дүрийн нэмсэглээд аваа би том болохоро ээж та хоёрт хоол идүүлэх аяг хийж байна гэж хэлээд өмнөх моднуудаа өрж эхэлжээ. Бэр хүү хоёрт хийлгч үг болцсонгүй. Чимээгүү хацар дагсан нулимс бөмбөрн хинч дуугарсангүй. Харин юу хийх ёстойгоо ухаарчээ. Тэр оройн хүү булан сууж байгаа аавыгаа гараас нь хөтлөн хоолны ширээ рүү авчран гэр бүлээрээ хооллов. Өвөө амьдралынхаа үлдсэн хугацаанд дахиж аашлуулж булангийн ширээнд суулгүй гэр бүлийнхэнтэйгээ хамт хооллосон юм. Ширээ завартуулж газар асгаж аяг тавд тачигнуулсан хүү бэр хоёр нь дахиж уурлаж уцаарлсангүй. Гэрлээ их гоё төгсдөг түүх шүү тий. Хичнээн олон хөгшчүүлийн амьдралын түүх нь ингэж сайхнаар төгсөхгүй байгаа болтоо гэж бодогдлоо л та сая. Харин тийм магадгүй олон байгаа хаа. Харамсалтай нь манай соёлд настай хүмүүс их гадуурхагдаад идэг. Тэ хэлж байгаа зүйл нь чухал биш. Уур бухимдалд төрүүлсэн хүмүүс шиг л болцсон байдаг. Тэгээ нэг гэр бүлийн залуу хүмүүс нь настайчуудыгаа амьдралын төлөө хэр их юм хийснийг нь мартчихсан байдаг шүү дээ. Ахмадууд чинь үн цэнтэй хүмүүс шүү дээ. Тэд нар чинь бас хүндлэлийг авах зохистой тэр нэгэн хүмүүс ахна. Өнөөдөр хүндлэлийн тухай ярилцсанаа. Тэгээд яг үнэндээ хүндлэл гэж юу олох, хүмүүс хүндэлж байгаагаа яаж илэрхийлдэг тухай гэсэн үг л дээ. Тэгээд өмнө нь бүгдээрээ яг энэ яриагаа эхлэхийн өмнө бүгдээрээ нэгэн дууг сонсцгоё.
Хүчнээс гаврын бороо хүртэл таны бүтэл бүр таны хосхүйгээр магтнаа бүчангаар илэрхийлэшгүй санаан багтамгүй огтургүйд байрлуулсан оддоо нэрээр нь дуудагч та мөнхийн гайхамшигтай таны дууцуратнаа өдрөн тэнгэрт нараар гэрэлтүүлээ агим халууныг шүүнөр халахалж амраадган та таны бүтээлүү таныг хосхүйгээр магтнаа бүчангаар илэрхийлэшгүй санаан багтамгүй огтургүйд байрлуулсан оддоо нэрээр нь дуудагч та мөнхийн гайхамшигтай хүч чадалтай сүр жавхлантай таныг алмааран би дуудаг сөхрөн тунхаглана та мөнхийн гайхамшигтай Монголын ахуй соёлд хүндлэл гэдгийг яаж илэрхийлдэг вэ гэж би бас бодож байлаа л да. Тэгээд мэдээж олон төрлөөр илэрхийлдэг байгаа. Тэгээд хамгийн төвөөмөл байдаг хэдэн зүйлийг бас ярилцъя. За тэгээд миний бодлоор өөртөө ярилцаж байгаа хүнийг сонсох нь хүндэлж байгаа одоо нэг илэрхийлэх одоо хамгийн ихний арга зам гэж боддог. Тэгээд нөгөө хүн хэн байх нь хамаагүй хөгшин залуу гэд хүүхэд байна уу гэд хамаагүй тэдний санаа бодлыг юу хэлж байгааг нь хүндэлж байгаагаа харуулах нь маш чухал. Санал нэг байна гэрлээ. Тэднийг сонсож өгнө гэдэг чинь хэлсэн болгоныг нь зөвшөөрнө гэсэн үг ерөөсөө биш. Гэхдээ эхлээд хариулахаасаа өмнө сонсно л гэсэн үг аахгүй юу. Тэгээд зөвшөөрч байгаа эсгээ яагаад зөвшөөрөхгүй байгаа эсгээ бас хэлэх хэрэгтэй тий. Тэгээд тухайн хүний санаа бодолтой зөрчилтэй байсан ч зүгээр л сонсох ёстой шүү дээ. Угаасаа бид чинь өөрийнхөө бодож байгааг л зөв гэж боддог хүмүүс шүү дээ тий. Гэхдээ чиний зөв гэж бодож байгаа чинь зүгээр л та хоёр тухайн асуудлыг одоо хоёр талаас нь л хараад байгаа байж болох л асуудал байгаа. Тэг яг зөв нөгөө хүн чинь тэр ажлаа хийх өөр санаа гаргаад одоо байж болно шүү дээ. За нөгөө мөнгө яаж зарцуулах уу, ямар ногоо одоо тарих уу гэдэл одоо гэрийнхнийхээ одоо бодож байгаа, сэтгэж байгааг хүндэлж байгаагаа хэрхэн харуулах вэ гэдэг нь бас чухал тий. Тэгээд та гэр бүлийнхаа ярилцлагын цагийн талаараас нэг бодоод үзээрэй. Тэгээд шийдвэрлэх шаардлагатай бүх хүнд одоо хамаатай асуудал гарахад хөвшнөөсөө хүүхэд хүртлээ хүн бүр юу гэж бодож байгааг асуух нь зүг санагддаг. Тэгж байж нөө бусдын бодлыг хүндэлж байгаагийн нэг хэрэг болно шүү дээ.
Ааха, мэдээж тийм шүү. Юуг яаж хийх талаар санаа нэгтгэхийн тулд бусдынхаа бодол санааг бодож, ярилцаж, хэлэлцэж байгааг сонсох хэрэгтэй. Хэдийгээр асуудлыг бид нэр амархан шийдэх энэ нь амархан шийдэх арга биш ч гэсэн гэр бүлийн гишүүд бүр гэр бүлийнхаа бүх гишүүдийг ер нь хүндэлж байгаа. Бас тэр гишүүд хүндлэгдэж байгаа санаа бодлоо хүргэж чадаж байгаа гэдгээ мэдрэхт нь чухал өөрчлөлтийг бий болгодог. Тэгээ таас юу гэж бодож байна? Алин дээрвэ гих зэрэг нөө хүн бүрээс асуух нь тэр хүн хүндлэгдэж байгаа гэдэг одоо мэдэрнэ гэсэн үг байна. Тэгээд үүнээс гадна бусдын хичээл зүтгэлийг хүндлэн гэдэг нь тухайн хүнээ бас хүндэлж байгааг нь бас нэг илэрэл байгаа. Ааха. Тийм шүү. Юмаа хийгээд дуусахад нь магтах хэрэгтэй тий. Сайн хийж дуусгасныг нь бас хэлэх хэрэгтэй. Аав ээжтэй ажлынхандаа хүүхдүүдтэй хийгээд өгөөч гэж гуйсан юмыг нь биелүүлчихсэн байхад нь баярлаа гэд хэлэх нь бас хэлэх талаар бид нэр ярьж гин гэсэн үг байхгүй юу? Хариуцсан зүйлээ сайн хийж дуусгаад танаас магтаал авах, талархлыг сонсох гэдэг чинь л сонсох олон хүмүүс байгаа гэдгийг бид нар бас мэдчих хэрэгтэй ах нэ. Тэгээд хүмүүсийг ажлаа амжилттай дуусгажээ гэж хэлэхдээ бас та шудраг бас чин сэтгэлээсээ байх нь чухал. Та өөрийн хийдэгтэйгээ адилгүй надад таны ядаа хийдэгтэй адилхан байх албагүй те. Харин тэр чадах чинээрээ сайн хийсэн байна гэдгийг нь л одоо хараад тэнд нь талархах хэрэгтэй гэсэн үг байна. Тэгээд бас өөрөөс чинь өөр байгаа бас та сайн мэдэхгүй байгаа хүмүүсийг яаж хүндлэх вэ гэж асууж иж магадгүй. Сайн мэдхээс өмнө хүнийг шүүхгүй байх нь их чухал. Тэгээд гэрлээ чи нөгөө найзаасаа энэ талаар ер нь асууж үзсэн үү? Тийм би асуусан нэг хүмүүс найзыг маань хин бэ, юу хийж чаддаг вэ гэдгийг нь сайн мэдэхгүй байж ч нөгөө буруугаар ойлгочих гээд байдгаа гэж одоо найз маань ярьж исэн. Тэгээд найз манаас хуваалцахдаа ингэж хэлсэн. Би тархины саажилттай, би өөрийнхөө булчингуудыг болон бүх биеэ удирдах зөв хөдөлгөж чаддаг вэ. Тэгээд босож алхаж явахдаа дөрвөлжин тулгуур ашигладаг. Хөдөлгөөний бэрхшээлтэй дээрэс нь миний яриаг ойлгоход жаахан хэцүү. Гэхдээ миний оюун санаа эрүүл. Хүмүүс намайг ойлгохдоо жаахан хүүхэд чи гэж одоо бодоод байдаг. Намайг одоо юу ч хийж чаддаггүй гэж одоо тэд нар боддог. Үнэн дээр би одоо зөвлөгөөний чиглэлээр суралцж байгаа диплом авсан олон нийтийн сургагч, илтгэгч гэсэн ажлуудыг хийдэг. Тэгээд би бас зохиолч, яруу найрагч намайг юу ч одоо чадахгүй гэж таамаглаж байгаа ер нь их утгагүй санагддаг гэсэн гэж бас хэлжсэн. Тэгээд ер нь чи мэдэндээ нөө хүмүүс хизээш уулзаж одоо ярьж байгаагүй нэгнийхээ талаар үнэлт одоо дүгнэлт өгчгөөд байгаад дах хандлагатай байдаг те. Тэр хүний бүрэн мэддэг юм шиг те ямар хүн бэ гэдгийг нь одоо яриад байгаа байдаг. Гэтэ бид тэр хүний талаар сайн мэдэхгүй шүү дээ. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэйг нь арьс өнгийг нь шашин эсвэл зан үлийг нь харангуутаал нэг таамаглал яриад эхэлдэг те. Хийдэг ажил, албан тушаал, зан чанар, хувийн төлөвшлийг нь хараад ер нь энэ одоо ийм хүн байх таа гэж нэг таамагтжүүлэл битгэлцээд эхэлдэг. Тэгэд бүхэл одоо итгэгч хүн одоо ийм хүн одоо магадгүй лалынхан тийм хүн, өсөр насныхан ингэдэг, засгийн газрынхан тэгдэг гэл гих мэтэр хүмүүс боддог, ярьдаг те. Гэтэл хүн болгон өөр гэдгийг бид нэр ойлгох хэрэгтэй. Зарим бүлэг хүмүүс төстэй шинжүүд одоо байхыг үгүйсэхгүй. Гэтэ хувь хүн бүр өөр ялгаатай байдаг шүү дээ. Энэ харин үнэн шүү тий. Гэрлээ бүр сайн мэддэг болоогүй л бол бусдыг тийм ийм гэж хизээч таамаглаж болохгүй байх нь шүү дээ. Найз чинь өөр юу гэж хэлсэн бэ чанд? Тэгэд бид хин нэгэнтэй анх удаа уулзах үед эсвэл сонсоод тэр хүнийхэн ямар хүн, юу сайн хийдэг, юу сурсан, хүүхэд байхдаа одоо байхад нь юу тохиолдсныг бид ер нь огт мэдэхгүй шүү дээ. Гэхдээ мэдэж болох нэг юм нь тэр хүн үн цэнтэй гэдгийг бид мэдэж болно. Учир нь түүнийг бурхан бүтээсэн, бурхан хайрлаж байгаа гэдгийг бид одоо мэдэж болно те. Гэхдээ бусдын тухай ярихдаа тэр хүний тухай бүгдийг мэдэхгүй гэдгээ ер нь байнга санджах хэрэгтэй. Тэдний талаар бидний бодол буруу байж магадгүй. Зүгээр л тэр хүнийг хүндэтгэх хэрэгтэй гэдэг нь маш чухал. Зөвхөн бурхан л тэр хүнийг нэг бүрчлэн мэддэг бөгөөд зөв бурууг нь бурхан шийддэг гэдгийг бас бид нар бодож явах хэрэгтэй. Тэгэд хүндлэл гэж яг юу болох талаар бидэнтэй ярилцсанд маш их баярлалаа. Тэгээд надад нэг нэмэх зүйл байна.
Юу гэрлээ? Өөрийгөө хүндлэх талаар. Ааха. Мэдээч тийм шүү тий. Ер нь өөрийгөө хүндэлдэггүй хүн бусдыг хүндлэхгүй шүү дээ. Яг үнэн. Тэгээд хүн бүр үн цэнтэй гэж нөө хэлсэн тий. Тэгээд би үүнд итгэж байл өөрийгөө бас хүндэлнэ гэсэн үг байна. Яаж үүнийг хийх вэ гэхээр хамгийн түрүүнд өөрийгөө анхаарч халамжлах хэрэгтэй. Эрүүл байх, хоол ундаа анхаарах, цэвэр агаарт гарах, дасгал хөдөлгөөн хийх, тэгээ өөрийгөө ойлгож анхаарал халамж өөртөө тавьж байх нь зөв хэрэгтэй гэсэн үг. Бас эрүүл мэнд оюун бодлыг чинь хөнөөх зүйл юм хийхгүй байх хэрэгтэй шүү дээ тий. Ариг тамхи бол бүр цаашаа. Бусад хүмүүс биднийг өөрийнхөө тухай боддог санаа бодол мэдрэмжийг маань сүйтгэх зүйл хэлж магадгүй. Тийм хүмүүстэй хамт байхгүй байсан хамаагүй дээр. Яг үнэ. Тэгээд заримдаа өөрийнхөө төлөө зогсох хэрэгтэй тий. Илүү сайн ажилд орох ч юм уу, шин зүйл хийж эхлэхээс айхгүй байх хэрэгтэй. Тэгээд үнцэнтэй сайныг хүсэх эрхтэй гэдгээ бити мартаарай. Тэгээд таныг сайн биш, зохистой биш гэж хэлхийг нь бити зөвшөөр, түүн дээрс бити анхаар. Тэгээд Бурхны үг болох Библийг харъя. Тэгээд Бурхны хүү Есүс хүмүүсийг хэрхэн хүндэлж байгааг, тэдний үнцэнтэй хүн гэдгийг нь яаж илэрхийлж байгааг эндээс бас харж болно. Есүсийн энэ дэлхий дээр амьдарч байсан цаг үед нь эрчүүдийг илүү үнцэнтэд тооцдог байсан. Тэгээд эмэгтэйчүүдийг хайхрахгүй, эмэгтэй хүн шудраг бус зүйлийн золиос их болдог байсан. Тэгээд одоо ч гэсэн энэ хандлага байсаар байгаа. Тэгээд чимгээгч маань бидэнд Есүсийн тухай, түүний эмэгтэйчүүдэд ханддаг байсан хандлагын тухай ярьж өгөхөөр ирсэн байна. За баярлалаа. Энэрл ойлголцлыг Есүс хэрхэн харуулсан тухай түүхүүдийг би ярих их дуртай л да. Ялангуяа эмэгтэйчүүдийн талаар. Өнөөдөр би 2 өөр эмэгтэйн тухай түүх ярьж өгөхөөр ирлээ. Есүс тэр хоёрыг хоёулангийн хүндэлдэг. За энэ бол миний хамгийн дуртай түүх байгаа. Есүс эмэгтэйтэй худаг дээр таардаг. Тэр эмэгтэй нэрийг бид мэдэхгүй л дээ. Гэхдээ Библийн түүхүүд дотор худаг дээрх эмэгтэй гэдгээр нь бүгд мэднэ. Түүний талаар нэг юм ярьж өгье. Тэр 5 удаа гэрэлсэн байдаг. Яагаад энэ бол би мэдэхгүй. За харин Есүстэй уулзах үедээ тэр эмэгтэй гэрлээгүй боловч нэг эрэгтэйтэй хамт амьдардаг байсан. Түүх нь Иохан номын 4:1-32-т бий. Есүс Самараар дайрч явах хэрэгтэй болов. Ингээд тэр Самарын Сухар гэдэг хотод ирлээ. Энэ нь хүү Йосефта Яаковын өгсөн газрын ойролцоо байв. Самарын нэгэн эмэгтэй ус татахаар тэнд ирэхэд Есүс түүнээс надад уух юм өгөөч гэв. Энэ үед шавь нар нь хүнс худалдан авахар хот явсан байлаа. Өнөөх Самар эмэгтэй та Иудэ хүн байж Самар эмэгтэй надаас яагаад уух юм гуйнвэ гэв. Есүс түнд хэрв чи Бурхны бэлгийг болон надад уух юм өгөөч гэж байгаа нь хэн болохыг мэдсэнсэн бол чи түүнээс гуйж харин тэр чамд амийн усыг өгөх байсан гэж айлцсанд тэр түнд эзэн минь энэ худаг гүн танд хутгах юм юу ч алга. Гэтэл та амийн усыг хаанаас авах юм бэ? Энэ худгийг бидэнд өгсөн Яаков өвгөөс маань та агуу гэж юу? Тэр өөрөө түүний хөвгүүд мал сүргэнж эндээс л ундаалсан гэв. Есүс энэ уснаас уух хүн бүр дахин цангана. Харин миний өгөх уснаас уух хинч хизээж цангахгүй. Миний өгөх ус тэр хүний дотор мөнх ам өөд ориглох булгийн ус болно гэхэд эмэгтэй түнд эзэн минь тэр усаа надад өгөөч тэгвэл би цангахгүй ус утгахаар энд ирэхгүй болно гэлээ. Есүс явж нөхрөө дуудаад энэ дэр гэж айлдав. Эмэгтэй би нөхөргүй гэсэнд Есүс би нөхөргүй гэж чи зөв хэлв. Чи 5 нөхөртэй байсан бөгөөд одоо чамтай байгаа хүнч нөхөр чинь биш тул чи үннээр хэлв гэв. Есүс эмэгтэй надад итэг. Та нар энэ уулан дээр ч биш, Иерусалимд ч биш, эцэгт л мөргөх цаг ирж байна. Та нар мэдэхгүй юмд мөргөдөг бол бид мэддэг юмдаа мөргөдөг. Тиймээс аврал Иудэчүүдээс л гарна. Харин энэ үнэн мөргөгчд нь сүнсээрээ үннээр эцэгт мөргөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихэд байна. Эцэг өөрт нь ийхүү мөргөгчдийг ирж байна. Бурхан бол сүнс. Түүнд мөргөгчд нь сүнсээрээ үннээр мөргөх ёстой гэж айлтлаа. Тэр эмэгтэй Есүс Христ гэгч Месиа эрхийг би мэднэ.
Тэр эрэхтэй бүх зүйлийг бидэнд мэдүүлнэ гэв. Есүс түүнд тэр чин чамтай ярьж буй би байгаа юм а гэж айлдав. Энэ зур шавь нар нь ирээд түүнийг нэгэн эмэгтэйтэй ярилцаж байгаад нь гайхсан боловч хинэнч та юу хайна вэ? Эсвэл та түүнтэй юунд ярилцсан вэ гэж хэлсэнгүй. Тэгтэл эмэгтэй усны саваа орхин хот руу буцаж очиод хүмүүст тэр хүн өөрийнх нь тухай бүгдийг хэлсэн гэж ярив. Тэр амлагдсан аврагч мөн болов уу гэж эмэгтэй асууж байлаа. Хүмүүс тосгон руу гуйлдан түүний юу хэлснийг сонсохоор яарчээ. Хүмүүс Есүсийг тосгонд өрөв. Олон хүн Есүст итгээд эмэгтэйд хандан зөвхөн бидэнд хэлснээс чинь болж биш, харин бид өөрсдөө сонссон учраас итгэлээ. Тэр энэ дэлхийн аврагч мөн гэдгийг бид мэдлээ гэцгээв. Тэгэхээр Есүс тэр эмэгтэйг одоо үнэхээр хүндэлсэн байгаа нь харагдчихээн. Тэгээд эхлээд тэрнтэй ярьсан тухайн одоо соёлт нь хүлээн шүүрэгдэхгүй одоо итгэл үнэмшлийнхэн тухай яриа өрнүүлсэн байна. Тэгээд эмэгтэйд өөрийгөө амлагдсан аврагч гэж бас хэлж өгсөн байна. Тэгээд яг үнэндээ Самар эмэгтэй Есүсийг аврагч, Есүс Христ гэж ярьсан анхны хүн одоо болсон байна тий. Тэгээд тосгоныхаа бүх хүнд энэ гайхалтай мэдээг дуулахыг хүсээд энэ нь жинхэнэ одоо хүндлэл, инрэл, хайр бас уучлалыг харуулж байна гэж бас харлаа. Лук 7-гийн 36-аас 50-д гардаг энэ түүх маш чанд хатуу журамтай фарисей хүний тухай гардаг. Тэр хүн Есүсийг гэртээ ирж оройн хоол идэхийг урьдаг. Есүс тэднийд хоол идэхээр очдог. Тэр хотод амьдардаг нэг завхаан эмэгтэй тэднийг айлд хоол идэхээр ирсэн байгааг нь сонсоод маш их үнэтэй үнэртэн хийсэн шил бариад тэднэр дээр ирдэг байхгүй. Тэгээд үнэрт тосоо Есүсийн хөл дээр асгаад нулимс туслуулан уйлсан байдаг. Есүсийн хөл дээр туссан нулимсаа үсээрээ арчсан тухай тэмдэглэн үлдсэн байдаг л да. За зүгээр алчуураарч биш, бүр үсээрээ шүү дээ. Гэрийн эзэн Симон дотроо энэ Есүс иш үзүүлэгч мөн бол өөрт нь хүрч байгаа эмэгтэй ямар хүн болохыг мэдэндээ бузар гэмтэй эмэгтэй шүү дээ гэж боддог. Есүс Симоны бодолд нь хариу болгож түүнд 2 хүнд мөнгө зээлүүлсэн эзний тухай сургаалт зөвлөлийг ярьж өгдөг. Хоёулаа буцаан төлж чадахгүй байдалд орсон хүмүүс. Нэг зээлдэгч нь их мөнгө, нөгөөх нь багахан зээлсэн ч эзэн хоёулангийнх нь өрийг цуцалдаг тухай яриад Есүс ингэж асуудаг юм. 2 зээлдэгч нь хэн нь илүү их баярлах вэ? Симон их өртөө байсан нь илүү баярлана гэж хариулсан. Есүс Симон руу эргэж энэ эмэгтэйг хардаа би танайд ирэхэд чи надад хөл угаах ус өгсөнгүй. Гэтэл энэ эмэгтэй нулимс туслуулан үсээрээ арчиж миний хөлний шороог цэвэрлэлээ. Чи намайг хүндэлж толгой тослох тос өгсөнгүй. Гэтэл тэр үнэрт тосоор хөлийг минь тослолоо. Чамд хэлье. Түүний нүгэл хэдий их байсан ч гэсэн уучлагдсан. Тийм болохоор тэр намайг маш их хайрлаж байгаа. Багахан уучлагдсан нь байнга хайрладаг гэж хэлдэг. Есүс эмэгтэйд хандан гэм нүгэл чинь уучлагдлаа гэж хэлсэн байдаг. Түүнийг гэм нүглийг уучлсан гэж хэлэхэд эрчүүд маш их гайхдаг. Харин Есүс итгэл чинь чамайг авралаа. Амар тайван явдаа гэж хэлдэг. Есүс тэр эмэгтэй хизээч хүн гэж тооцохгүй, олон эрчүүдийн өмнө хүндлээ зогсохгүй, хайр өрөвдөх сэтгэлийг бас харуулсан байна шүү дээ. Хийсэн зүйлдээ маш их харуулж байгааг нь Есүс мэдсэн учраас тэр олон эрчүүдийн өмнө уучлсан байна. Эрчүүд эмэгтэйчүүд аль альнийг ялгалгүй Есүс хүндэлсэн тухай түүхүүд Библиэд байгаа л да. За бидний зүрх сэтгэлд юу байгааг Есүс мэддэг юм. Бидний зүрхний хандлага ямар байгааг мэддэг. Бид түүнээс нууж чадахгүй. Бусдыг болон Есүсийг үнэхээр хүндлэх юм бол тэр мэднэ. Буруу хийсэн зүйлдээ бодолдоо үнэхээр гэмшиж байна уу гэдгийг бас тэр мэднэ. Түрүүний түүхт гарсан 2 эмэгтэйг уучлсан шигэ биднийг ч бас уучлахад бэлэн байдаг. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгээ өндөрлөхөөс өмнө бүгдээрээ хамтдаа залбирцгаая. Бурхан Аав минь таныг хэн болохыг харуулахаар бас өөрийн амиа бидний төлөө өгч тантай харилцах харилцааг минь сэргээж өгөхөөр ирсэн Есүс Христийн төлөө талархлаа. Бусдыг хэрхэн хүндлэхийг харуулсанд баярлалаа.
эргэн тойронд байгаа хүмүүсээ хүндлэхэд туслаач. Энэ бүхнийг таны хүү Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Тэгээд ярилцсан зүйлс маань танд хүрсэн гэж бас найдаж байна. Бурхан таныг болон таны гэр бүлийг эвэх болтугай. Тэгээд бидэнтэй бас нэвтрүүлгийн дараа гарах хаягаар бас холбогдоорой. Баяртай. Баяртай. Та TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 9070751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.